Гойбами шожо буюу хайр идэгч охины 5 дахь бичлэг тавтай морил. За өмнөх бичлэгээс жоохон дурднаа гэвэл Канасе 5 охидын голд оронгуудаа Кёгоос бид 5-ын хинт нь илүү хайртай вэ гэж асуусан байгаа. Гэхдээ асуулт нь үүгээр дууссангүй. Хэрв Кё ингээд нэг охиныг сонгох юм бол тэр хоёр хоорондоо нэг хүслээ хэлнэ гэх юм уу да. За үүгээр бид өмнөх өдөр буюу 5 дахь өдөр дээр босож ирдэг. Канасамаа нөгөө нэг хуурамч хилээ авчихсан. Кёд өөрийгөө жинхэнэ гэдгийг нотлох боломжийг хайжсэн баггүй юу гэн. Яг тэгээд ямар үед өөрийгөө жинхэнэ гэдгийг нотлох вэ гэд бодож исэн чинь Кёгоос аялах уу гэдэг зурус ирж байгаа. Яг нэг тийм алтан боломжийг хайжсэн Канасагийн хувьд л бүр баярлалаа шүү дээ явдлаа. Амар л инээгээл эхэлнэ. За тэр ч яг уу. Кё хамгийн хайртай хүнээ сонгох цаг иржээ. За тэр асуултыг Маморыг илрүүлж асуудаг л да. Хэрвээ Кё тэр хүнийг сонгочих юм бол тэр хоёр үерхэн гэсэн үг үү гэд. Үгүй тийм дамжуул биш гэж Канас хариулна. Канасагийн хэлж байгаагаар бол Кё бид тавтай тавуулантай нь болзаад үзчихсэн. Ерөөдөө дотроо шийдвэрээ гаргацсан байгаа гэж дүгнсэн байлээ. За би тэрийг нь ойлгож байна. Гэхдээ яагаад заавал нэгэндээ хүслээ хэлнэ гэж Хино тодруулж асуудаг. Тэр тийм гаж хүсэл мүсэл хэлээд байвал яах юм гэж Хино Кёро заахан нэрдэ. Тэгвэл чи үүнд оролцохгүй гэсэн үг үү гэж Канасаа ер нь болон чагсан асуултаар дайрнаа. Хиноч яг ч эсэргүүцээгүй. Гэхдээ Канасаа санд зүгээр юм уу гэдгээ хэлдэг. За тэгэхээр би яг та нарт юу болоод байгааг амар сайхан тайлбарлаад өгье. Энэ 5 охин дундаас зөвхөн Канасаа л манай Кёгийн нөхцөлийг мэдж байгаа да. Хэрвээ та нар ихний дуулцааг үзсэн бол 5 охины донд 4 нь хайр идэгч мангас нэг нь жинхэнэ гэдгийг зөвхөн Канасаа мэдээд байгаа байхгүй да. Тиймээс нөгөө хуурамч хилээ ашиглаад үлдсэн 4 охиноо буланд шахаж ирнэ унгаах гэж үзэж байна. За Кёгийн хөлсөн цутгажээ. Яг хэнийг сонгох вэ гэдэг дээр бүр. За би Канасаа саны хэлснийг ойлголоо. Тэгвэл би яг одоо хамгийн хайртай хүнээ сонгоно гэдэг. Үлдсэн охид ч гэсэн Кёгийн бодлыг эсэргүүцсэнгүй. Тэгвэл Кёгийн хамгийн хайртай хүн хин юм бэ гэхэн дэр. Кё гинти асуултанд балмагдана. Тиймээс нэг санал гаргадаг л да. Кё өглөөний 7 цаг хүртэл өөрийнхөө хамгийн хайртай охинд ямар нэг юм мэдэгдэх ёстой заяа. Тэгээд тэр мэдэгдэл авсан охин нь болохоор өглөөний 7 цагт энэ түрээсийн нэг тийм модон юу юм дээ одоо. Тэр нэг ажиглах газар очноо. Кёгийн сандыг ч гэсэн охид зөвшөөрөөд ер нь шүн үүгэр өндөрлж байна. Бүгдээрээ тарцгаадаг. Тэгтэл гинэт Хиносан шууд нэг мод руу за би жоохон алхачаад ирээгээд яваад өхөн тэрээ. Геомас тэгээд охин хүүхдийг ганцаараа мод руу орчхоор нь бас тэгэл санаа зовсондоо араас нь явж байгаа юм шиг байлаа л те. Хиногийн араас Хиносан хүлээж байгаа ч гээд ер нь орилог үгээд тахын дээр. Хино эргэж хараад Кё зөвлөгөө өгнө. Хэрвээ чи жинхэнэ эр хүн бол охтыг араас нь нэрээр нь дуудаад алахгүй шууд гарнаас нь барьж авангуудаа зогсоох хэрэгтэй гэд. Тэгээд бас битгий яваарэ гэж орилох хэрэгтэй гэдэг хэвгүй. За гэж буцаад хэрэгтэй орцгоё. За ерөнхийдөө бол Канасагийн хийсэн зүйл ажилласан. Канасаа ингээд бусдаа өөрийгөө жинхэнэ гэдгийг одоо тийм итгэлийг төрүүлж тийм шийдэмгий алхам хийсэн болж харагдаж байгаа байхгүй юу? Тиймээс Хино ч гэсэн бууж өгчээ. За чи угаасаа Канасааг сонгох нь тодорхой үстэй. Надтай тийх зүйл байгаа мó гэж асуудаг. Энд нэг зүйл сэжигтэй байх нь энэ Хино гэдэг охин өөр хайр идэгч ингээд мангасууд байгаа гэдгийг мэдээд байгаа байхгүй юу? Хино-сан чи яаж энд өөр мангасууд байгаа гэдгийг мэдээд байгаа юм бэ гэж асуухт нь за юу гэж чамд эхний өдөр чи ингээд 5 охин сэтгэлээ илчлээд тэгээ ийм үнэн ч яваад ахвтай мангас байхаа л зайлахгүй Хино хэлнэ. Тэгээд угаасаа өөр мангасууд байсан ч гэсэн одоо тэгэл Канасаа жинхэнэ гэдэг нь нотлогчлоо штэ. Чи одоо ер нь наддаар яах гээд байгаа юм бэ гэж Хино ахин хэлнэ. Харин тэрхтэл Кё энэ удаад яг л хэлснийхэн дагуу эр хүн шиг үйл гарганаа. Шууд гарнаас нь латгаад авна. Тэгээд чулууг гадаа ийм цагаар их аюултай буццгаая гэж хэлдэг. Кёч гарыг нь бариад удаан зогссон бололтой. Кё гарчин хөлрөөд байна гэж хэлдэг. Яалчгүй л анхаарал нь ингээд татаад байгаа болохоор Хино асуудаг ихгүй Кёгоос. Чи намайг хайр идэгч гэдгийг мэдсээр өж яагаад ингэ сайхан андаад байна вэ гэхтэн Кё. Би чамайг мангас гэж бодохгүй байна гэж хэлхийн зургуу. Би тийм утгаар хэлээгүй. Чи надад хайртай болж чадахгүй шүү дээ гэж Хино хэлхэн дээр. Яг тэрээр Канасаа зонхоор Кё хүлээн зогсноо. Гэхдээ яагаад ч Канасаа ингээд дотроо амар эргэлзээд өгдөг байхгүй юу? Би бол хайр идэгч мангас Кёгийн хайрыг идэх ёстой гэсэн нэг тал байхад би нэрэл Кёд хайрлуулах юм уу гэд нэг амар хөөрхөн итчихсэн нөгөө нэг тал нь хоорондоо ер нь тэрсэлдээд байдаг. За тэгэхээр Хино Кё хоёрлогоо буцацгаая залуусаа.
Кё манч би чиний хэлсэн шиг мангасуудыг хайрлаж чадахгүй гэдгээ хэлдэг. Тэгээд ч болоогүй хиносон би ч амтгтээ ингээ гадуур ингээ ганцаараа хар шин явахаас ч санаа зовж байна гэдээ бас нэмж хэлдэг хэвгүй юу. Хино чив чимээг болжээ. Би чамайг тимээс намайг дагаад ирнэ гэдэг чи мэдсэн юм. Баярлаа гэж хэлдэг. Энэ хиногийнх охин өөрийг нь харанхуй газар руу явал дагаад явна гэдгийг мэдээд Кёгийн сайхан сэтгэлийг ашиглаад тэгээд энэ хинч байхгүй газар дагуулад ирсэн байлээ л дээ. Шууд л хилээ гаргаад дайраад ирэхэн зэр. Яг энэ үед Кё яг юу бодож зогссон бол мэдэхгүй л дээ. Тэгтээ яг энэ зургийг зүгээр өгүүлчих. Гэхдээ энэ харанхуйд биднэрт яг үнсээд байгаа эсхийг харуулахгүй л байна л да. Тэгэхээр би мэдэхгүй шүү guys. Би ч гэсэн мэдэхгүй, та нар ч мэдэхгүй. За тэгэхээр guys. Үнсээгөө ээжээ. Би тоглосон юм аа. Догдолсон уу гэж хэлхэн дээр. Тэгснээ өөр хоёулаа амар ичгсэн. Кё шууд газар унаад өхөн дээр. Хамаг хайраа идүүлэх нэ гэж Кё бүр айжсан хэлэндээ. Хиноч өө чи тийм зүйл бодсон юм уу? Нэгтээ би идэхгүй. Би хараахан идэхгүй гэж хариулдаг. Яагаад гэвэл одоо Кёгийн энэ мэдрэмжийг идэх боломжгүй байна л да. Хэрвээ Кёгийн анхны хайрын мэдрэмж өөрлөө нь биш өөр нэгэн хүн рүү чиглэж байвал ер нь идэх боломжгүй гэх юм уу та. Хиноч гэхдээ Кёд бууж өгөөгөө гэдгээ хэлнэ. Чи намайг хайраа идэх ч гэдгийг мэдж байгаа ч гэсэн би чамайг өөртөө дурлуулах л болно гэсэн өөртөө ерөнхийдөө нилээдгүй нүүр бардан байдаг. Ягаад гэвэл би хөөрхөн шүү дээ. Тиймээс төвчээртэй хүлээж байгаарай. Би үлдээсэн зүйлээ заавал идэх гэж ирнэ гэж хэлээ гаргачихгуулаа яваад өгнө. Хино сая гихтээ хайр идэх октодын дүрмийг дотоод айлдэрсэн юм шиг байгаа. Уг нь Кёг идэж болох байсан. Даанч хайр уг нь өөрлөө чиглээгүй болохоос амар амтгүй мэдрэгдэн гэх юм уу да. Гэхдээ Хино Кёг идээгүй нэм шалтгаантай биш л байгаа учиртай л да. Зүгээр л анх удаа чин сэтгэлээсээ нэг хүн үнсэх гэсэндээ итсэн болж таарж байгаа байхгүй юу? Кё ч арай чөөх ийж харанхууд байшингаа олж иржээ. Түүнийг могоо өгтөж авдаг. Кё ч яагаад зөвхөн чи ганцаараа энд байгаа юм бэ гэж асуухт нь нөгөө октод нь халуун рашаа явсан юм байлээ. Би ч гэсэн дөнгөж сая тэндээс ирсэн байна гэж хэлдэг. Тэр том уул овооны дунд би бол яриас харагдахгүй байна гэсэн бодолтой байна. Та нар юу ярьж байгааг ойлгож байгаа үстэй. Кё маань ойлгохгүй чаавас. За би усанд ордоо гэж яадаг байна. Түүнийг шатаар дэше өгсөж байтал түүний хойноос мэдээж могоо татаж үлддэг. Жохон ярилцгаая гихэн дээрээ. Та нарын бүр айгүй хайртай дүр. Би мэдж байгаа шүү. Санал асуулганд нийт 3000 оролцсноос 75% нь могоо гэсэн байсан л та. Ерөнхийдөө та нар миний дайсан гэсэн. За тэр хамаагүй guys. Би та нарын бодлыг хүндэлж байгаа. Тэгэхээр манганд орцгоё. Мэдээж энэ манай хоёр интровер суучихсан ярианы хэв маяг нэг л таарж өгөхгүй байна. Өнөөдрийн барбекю амттай байлаа шүү. Тийм ээ. Тэр уулын дээрээс гулгахад их аюултай байсан шүү гэсэн чи тийм ээ л гин. Чи бүр амар хашгирч байсан гэж Кё хэлдэг. Тэгтэл Могоо гэнэ чимээгүй болжээ. Кё ч юу болсон бэ гэж асуудаг. Нөгөө Могоо маань анх Кётод гэж ярих үед хэцүү байсаар нь одоо тэгтээ хамаагүй ингээд дасаад ирсэндээ өөрөө баяртай байгаа юм шиг байлээ. Айгүй хөөрхөө тэр нэг амтэн шиг хувцас өмсчингүүтээ амтэн гэжтэй нөгөө нэг манганыхаа дүрийн хувцсыг өмсчингүүтээ тэрнийхээ чихийг ингээд эцсэндээ илээд байдаг заяа. Тэгээд Кёг дууднаа. Чи яагаад надтай тийм хатуу хэлбэрээр яриад байгаа юм гэж асуудаг. Япон элчин балаа штэ нэг тийм зөөлөн хатуу хүндэтгэлийн ингээд амар олон ярианы хэлбэр байдаг хэвгүй юу? Манай хоёр ч угаасаа найзууд болсон юм чи тийм хатуурхах хэрэггүй гэж Могоо хэлдэг. Тэгснэр Кё Митобэ гэж дууднаа. Ингийн үедээс бол Митобэ сан гэж залах байсан ч энэ удаас саныг залахгүй дуудаж байгаа юм уу та? Айл айлных нь анхны найз гэх юм уу? Нэг тийм жоохон эвгүй байдал үүсчихсэн гайгүй. Могоо маань ч өрөөл өгөө би уцаа тоглохоор явлаа гэж явдаг. Тэгээд бас хэрвээ чи маргааш намайг сонгохгүй байсан ч би зүгээр шүү гэж хариулхан дэр. Би өөрийгөө сонгогдно гэж угаасаа нэг ч удаа бодоогүй. Тиймээс намайг сонгохгүй байсан ч болно. Баяртай гэд. Баяртай жаа сайхан амраарэ гэд явдаг. Тэгтэл Кёч нөгөө нэрний талаар бодсоор байна. Митобэ-сан гэж бодоо сууж байна. Түүний дээрээс Могоо харж байгаа нь тэрэ. Хэрвээ Кё нэг хүний сонгочвол хоорондоо нэгнийхээ хүслийг асуугаад заавал биелүүлж өгнө гэж хэлсэн дээ. Хөөрхийн Митобэ маань сонгогдсон бол ингээд хүүхэд байх үе шигээ ингээд ярилцахыг л хүссэн юм а гэсэн үг нь хүслээсэн юм байлээ л дээ. Даач өөрөө ингээд ер нь сонгогдохгүй гэдэгтээ итгэчихсэн ер нь тэр мөрөөдлөө хайж байгаа юм уу? Гойнигтай.
Кё маань ч өрөөндөө налаагаад хөвчөөд л их багш орж ирэх нь тэрдээ. Чи халуун рашаа орохгүй мó? Үгүй орохгүй багшаа. Халуун рашаангүйгээр аяллыг төсөөлөх боломжгүй гэснээр яваад өгдөг. Тэгтэл Кёгийн хаалга ахин дуурчээ. Өө багшаа та юм марчихсан юм уу гэтэл гинэт Кисарагийн сан орж ирэнгүүтээ Кёгийн хажууд суугааддаг. Тэгснээ нэг талын хацраа бөмбөөлгөж байгаад би одоо амар ууртай бай шүү гэж Кёд хэлхэн тэр. Кисарагийн яг юунд уурсан юм болоо? За залуусаа Койвами Шожогийн 5 дахь үржлэг үүгээр өндөрлж байна. Энэхүү манга нь яалчгүй л үйл явдал ихтэй хүмүүст ярьж өгөхөд юм тийм гоё тухтай байгаад байна л та. Тэгэхээр Койвами Шожогийн 6 дахь үржлэгээр уулзцгаая баяртай. Тийм. Лайк, subscribe дарахаа мартаваа.